Сайн бацхан өрхөм үзэгчтэй. Шинийг эхлэе. Өөрийн бизнесийг гараанаас нь хөдөлгөөн хэмээн зорж буй энтерпренeur та бүхэнд зориулдаг гарааны бизнес нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Money Polo хэмээх цахим мөнгө, санхүүгийн технологийн бизнесийг үүсгэн байгуулад явж буй Амра хэмээх сонирхолтой энтерпренeur залууг танилцуулж байна. Хүн бүхэн гэр бүлийнхээ нандин дурсамжаа эргэн сөхөхдөө аз жаргалтайгаар бичигдсэн байхыг хүсдэг. Хүүхэд багчууд бүрт хүртээмжтэй цэцэрлэг. Спортлог, идэвхтэй орчинд оршин суугчид эрүүл сэтгэл хангалуун амьдарч гэр бүлийн тав тух аз жаргал андин дурсамжаар хүрэх сайхан амьдралаа та манай хотгонд бий болгоорой. Энд таны баялаг амьдралын түүх зузаанаас зузаан нандин хэмээх жаргалтай дурсамжаар хөврөх болно. Ухаалаг амьдралын хэв маяг. Santo Smart Apartment. Таны бизнесийг харж байхад маш их хууль дүрм, санхүүгийн дүрм журмуудтай харьцдаг. Дээрээс нь их технологи ойлгохдаг байх шаардлагатай бизнес байдаг. Чиний хувьд яг анх энэ бизнесийг яаж эхлүүлж орсон бэ? Өөрийнхөө мэргэжил суурийн талаар яриач. Энэ салбар руу ер нь айгүй санамсаргүй байдлаар орсон. Би 2005 онд Чех улс руу сургууль сурахаар явж исэн. Тэгээд сургуульд сурж явах явцдаа Чехт амьдардаг байсан монголчуудаа ингээд орчуулга хийгээд хэлээ сурч эхлэн гутаа орчуулга хийгээд монголчуудын хэрэгцээг ингээд хангаад бас өөрийнхөө хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлээд явжсэн. Тэгээд явцын дунд монголчуудад маань болон гадаадын иргэдүүд Чехт амьдарч байгаа гадаадын иргэдүүдэд ямар бэрхшээл байна гэдгийг харж ирсэн. За нэгдүгээрт гадаадын иргэн хайртын хуулийн асуудал хүмүүст их тулгардсан байна. Хоёрдугаарт ажил хийгээд ар гэрдээ мөнгө явуулахад тэр боломжууд нь бас их хомс байд юм байна. Байлаа гээд үнэтэй байд юм байна. За энийг яах вэ гэд хамгийн анх Английн Checkpoint гэдэг нэг компани Чехт үйл ажиллагаа явуулдаг байхад нь очиод за би ингээд монголчуудаа ийм үйлчлэгийг нэвтрүүлмээр байна хамтарч ажиллая гэд анх энэ компанитай хамтраад энэ одоо 2009 оны үе баг. Тэгээд энэ мөнгөн уулгын салбар гэдэг рүү анх орж ирсэн. Тэгээ энэ ажил маань явж байгаад сүүлд 2011 онд одоогийн манай компани хөрөнгө оруулагч толгой компани Лондон, Англиас Чехийн зах зээл рүү анх орж ирсэн. Тэгвэл шинэ компани орж ирэнгүүт нь би бас нэг 2 жилийн туршлага хоригдлуулсан байсан. Тэгвэл за та нар шинээр орж ирж байгаа юм байна. Танаа бүтээгдэхүүн миний өмнө ажиллажсанаас арай илүү давуу чанартай байна. За энийг ер нь бас нэвтрүүлж игээд эднэртэй мөн хамтран ажиллагааг эхлүүлээд тэгээд ер нь гараагаа эхэлж ирсэн. Тэгээд одоогийн байдлаар чинь манай энэ толгой хөрөнгө оруулагч компани маань 11 оноос хөгжсөөр байгаад одоогийн байдлаар Европын Швед, Герман, Словак, Чех, Их Британи, Азиас болохоор одоо Монгол улс маань байна, Вьетнам, Филиппин гэдэг эдгээр улсуудад орсон байгаа. Ингэж хамтын ажиллагаа маань ийшээ гүн орох болсон шалтгаан нь болохоор 2011 онд Чехийн зах зээл рүү орж ирэхэд нь би тухайн толгой компанийнхаа одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг зах зээл таниулах distributions юугийн нээх ажлыг хийж өгсөн. Ялангуяа Чех улс одоогийн байдлаар нэг 60-аас 70 мянган Вьетнам бизнес эрхлэгчдэр амьдардаг. Эднэрт үйлчлэгийг таниулсан. Хамон 120 мянган Украины иргэд Чехт амьдардаг. Бүгдээрээ ар гэрэл рүү мөнгө явуулдаг сар болгон тийм ээ. Эднэрийн дунд бас олон улсын мөнгөн уулгын бүтээгдэхүүн Money Polo-г нэвтрүүлээд тэгээд ер нь анхны итгэлцтэй тогтож ирсэн. Одоогийн байдлаар бол анх нууны хэцүү үед нь би тусалсан компанитайгаа одоо нийлээд хөрөнгө оруулалт аваад Монголд одоо ингээд партнер хэмжээнд очсон. Ийм л. Танад технологийн холбоотой ажилтан гэж байгаа юу? Технологийн холбоотой ажилтан одоогоор яг Монголд байхгүй. Чехийн практик офис дээр ер нь явандаа ер нь эцэнэ баг бүрдүүлэх санаа бол байгаа юу болох юм ажлаа. Танай энэ дэлхийд даяар сүлжээтэй Английн санхүүгийн технологийн компани, партнер компани гэдэг байгаа тий. Хараад хахад энэ санхүүгийн технологитой холбоотой компаниуд дандаа Англиас гараад байна тий. Яагаад тийм байдгийг шалтгаан байгаа юу? Миний харж байгаагаар болохоор юуны Их Британий компанийн тухай хууль болон бизнес их хууль эрх зүйн орчин айгу сайн байна л да. Айгу дарамт багтаа. Жишээлбэл дөнгөж анх компани байгуулагдаад эхний 2 жилдээ чиглэж ямар тайлан өгөх шаардлагагүй ч гэдэм юм. Мөн санхүүгийн байгууллагуудын явуулах юм бол Европын холбооны бүх улсуудын
санхүүгийн зохицуулах хорооных нь нэгдсэн хороо Англид байрладаг. Тэндээсээ бүх Европын холбооны 30 хэдэн орны лицензийг ганцхан байгууллагаас авах боломжтой байхгүй. Тэр утгаараа ерөнхийдөө тийшээ явж байгаа гэж. Английн компаниуд амжилттай яваад байна. Чамаг ингээд бизнес хийгээ явж байхад чинь нэг энэ хууль дүрм ийм байсан ч болоосаа гэмээр ч юм уу те. Ер нь энэ бизнесийн орчин хөгжүүлэе гэвэл санаад өрснө. Монголд бол зүгээр юм л тодорхойлол болох хэрэгтэй юм байна. Жишээлбэл энэ журам байх ёстой, энэ журмын дагуу юм бүрдүүлээд өгөнгүүт манай Монголынхан дахиад өөр журам бодоод гаргаад ирдэг. Энэ нь жоохон төвөгтэй юм билэ. Жишээлбэл Скандинавын орноос ихэд Швед улсад бид нар бичиг баримт хөөцөлтэй явж байгаа. Тэнд бол бүх юм ингээд цахим болсон. Шаардсан юм нь явууллаа. Хугацаанд хуулийнхын хугацаанд бүх юм гараалж. Би түрүү хэлжсэн те манайх Монголд ихэд жил гарan болж ихнийхээ зөвшөөрлөө байсан. Тэгэхээр ер нь юмал товч тодорхой болгол тэрнээс илүү юм нэхгүй байсан л зүгээр. Илүү юм байсан ч тэр нь ил харагдчихдаг байна. Тийм, ил харагдчихдаг. Яг зөв. Танад ингээд анх 250 мянган еврог дөрмийн санд чинь партнер чинь шууд хөрөнгө оруулалт хийсэн гэж байна те. Дөрмийн сан гэдэг юм яг юу юм бэ? Энэ одоо дөрмийн сандах мөнгнөөсөө танах одоо энэ офсийн төлбөрийг төлдөг гэсэн үг үү? Ямар ялгаа вэ? Ер нь бол дөрмийн сан гэж хувь нийлүүлсэн хөрөнгө одоо жишээл компаниг 1 сая төгрөгөөр хүн компани байгуулыг үлэн гурлаа нийлүүлэл 1 саяын дөрмийн сантай болдог. Санхүүгийн компани хөдөлгөөр цаанаас нь шаардлага тавьж исэн. Доотлон 400 саятай байх хэвээр 500 саятай байх хэвээр. Одоо бүр яванда заавал тэр бум төгрөгийн дөрмийн сантай байх хэвээр гэд Монголын хууль шаардж эхэлж байна л да. Одоо бас бид нар дахиад энэ тал руу явах. Амраад би чамаас нэг тийм яг энтерпренeur хүмүүс ингээд жигтгэн байдаг ч юм уу. Чи асуудлыг олж харсан байна. Бүлэг хүмүүсийн асуудлыг олж харсан байна. Энийг шийдчихье гэж бодоод нэг партнер байж болох байгууллага дээр өөрөө гүйцэж ярьсан ба штэ. Чи яг энэ процессыг задлж яриач. Чи одоо чект байхдаа энэ мөнгөн гүйцэтгэлийн англи компани дээр зүгээр хаалган тогшоо орсон уу? Яг яасан бэ? Өөрөөсөө энгийн хэлний курс би сурч ирсэн, хэлээ жоохон гайгүй сурцсан байсан. Тэгэл ийм байд юм байна гэдгийг ийм компани байд юм гэж мэдээл ерөөсөө колл центр руу залгасан. Хамтран ажиллах хүсэл байна. За. Тэгэл цаг авсан, уулзалт хийсэн. Тэгэл тэн дээр ямар нөхцөлтэй хамтран ажиллах юм, ямар гэрээгээр ажиллах юм, тэрийг яриад хэлүүлсэн. Монголын орчин арай ондоо, хүмүүсийн маань сэтгүүч гэсэн айгүй ондоо. Нэг сайн тал нь миний харж байгаагаар манай монголчууд маань айгүй хурдтай. Өнөөдөр маргааш гэж шууд шийдвэрийг огцом гаргаж чаддаг. Манай хойд хөрөнгө оруулагч компанийн ч арай даацтай удаан хугацаагаар явдаг. Ер нь Европуудын нэг шин чанар тийм баг шүү. Энэ хоёрын хоёр өөр ялгаатай байгаад. Тэгэнгүүт заримдаа надад их даваа юм гардыг. Гадаадынхантай уулзж байгаад яг Монгол аргачлалыг хэрэглээд хурдан дөргөн хой наашаа цаашаа гэдэг ингэнгүүт нөгөө эсрэг талынхаа хүмүүсийг бас нэг байр суурь нэг ганхуулах юм. Нөгөө талаараа жишээлбэл Монгол бизнес харилцагчтай уулзахад жоохон Европ маягаар ч юм уу те явхад бас нэг даваа юм гарч. Жоохон хошин татж өгдөг. Татж өгдөг. Тэгвэл гадны хөрөнгө оруулагчтай харьцаж штэ. Чи магадгүй өөрийнхөө тайланг байнга л явуулдаг бах. Зах зээл дээр танай брэнд чинь сайн суурьж чадж гин үү гэл. Энэ дээр яаж одоо хамтрагчаа сэтгэл ханамжтай байлгаж байна? Хамгийн анх бид нар 250 мянган евроны хөрөнгө оруулалт авч ирсэн. Тэгээд Чех улсын элчин сайдын яам дээр нэг гэрээгээ хийхэд нотруудын нэг баталгаажуул хийдэг шүү дээ. Тэгэл гэрээгээ хөрөнгө оруулалтын гэрээг амар удаан бэлдээл заастаа ингээл зүйлт заалт болгоныг хараал ингээл. Тэгэл яг гэрээн дээр очил гарын шигсөрөх болсон манай хөрөнгө оруулагч юу ч сөхөж хараагүй. Зөвхөн хаан зурх уу гэл 20 дууцын дээр ингээл зураал өнгөрсөн. Тэн дээр минийх зурвс гэж бодогдсон юм ерөөсөл бизнес хийгээд хөрөнгө оруулалт татахад итгэл хамгийн чухал юм байна. Тэр хүн надад итгэж байгаа бол те амраа энд бол буруу юм хийхгүй гэдэг талаас нь л харсан баг шүү. Яаж тэгвэл тийм итгэлийг татчих вэ? Мэдээж өмнө ажиллаж байсан туршлага байгаа те. Гэхдээ өөр юу нөлөөлөх вэ? Нөлөөлөх юм за миний бодлоор ингээл авах гэж бодож байна. Хэлсэн амдаа хүрдэг байх хэрэгтэй. Жишээлбэл хүнтэй би нэг цагт уулзъя гэсэн бол яг л нэг цагтаа уулздаг. Хэрэг уулзах чадахгүй байлаа гэхэд доороож 5 минутын өмнө уучлаарай гэдэг. Эндээс л эхэлэх баг. Монголчууд мэдээж яг өөрсдийн гэсэн соёлтой нэг зарим мэдээж Америк бизнесийг шууд хуулж авчраад Монголд амжилттай явуулдаг шүү дээ. Монголд хөрсөн дээр буусан бизнес явуулахад ялангуяа ийм гадны брендийг Монголын хөрсөн дээр буулгах гээд чамд хамгийн хэцүү зүйлсүүд нь яг юу юм шиг санагдав? Одоо хамгийн хэцүү зүйл маань миний хайр бол харилцагчтай танигдах байх шүү.
Манай монголчууд маань айгүй уйтамтгай. Нэг шин юм гарч ирэхээр нэг шуурж очиж бүгдээрээ өөрчлүүлчихэд тэнгуухта дунд нь нэг муу юм болох юм бол бүгдээрээ байхгүй болчихдог. Энэ муу юм байна гэл. Нэг шин юм гараад ирэнгүүт бүгдээрээ масаараа явдаг шүү дээ. Тэгэхээр энийг бид нар ингээд авчирлаа. Харин яаж удаахгүй байлгах вэ гэдэг энэ л жоохон хэцүү гэж магадгүй. Бусад орнуудын хувьд бол гадаад байгаа монголчууд маань бол бас ч ингээд юу санагдаад идэв. Нэг газараар үйлчлэлээ сурцсан. Цагаа хэмнэх асуудал нэгдээс сурцсан те. Бүх юмуд цагаа товлоод явчихж байгаа болохоор за энэ угаасаа ингээд цаг нь ийм ч нэг л яг хэрэглэгчийн үйлчлэгээ тал дээр хүн танаад орж ирээд ямар нэгэн байдлаар мөнгөө зарцуулсан л байгаа бол тэр ууртаа хүн байсан ч үгүй байсан ч баярлаа гэж хэлдэг штеп. Таах тэр ажилчдаа тэг шахдаг уу? Инээмсэглэлийн 7 хоног гэдэг нэг юм одоо хийх гэж байгаа. Өмнө нь бас инээмсэглэл гэдэг нэг тийм аян явуулсан. Одоо яг харилцагчтайгаа шууд харьцдаг хүмүүстэй энэ талаар бас хэлж исэн. Би бас цаашдаа зарим нэг ажилчдыгаа Европ руу нэг аваачаад Европын санхүүгийн байгууллагууд яаж үйлчилж байна гэдгийг харуулъя гэж бодоод байт. Одоогийн мэдлэр манай нэгтэл нь яваад үзчихэд ирсэн. Европыг бүтэн тойрчод ирсэн. Одоо дараагийнхаа шууд харилцаан дээр ажилладаг хүмүүсийгээ бас тойруулаад тэр инээмсэглэлтэй үйлчилдэг энэ юуг сургая гэж бодоод байгаа шүү дээ. За бид хоёрын нэвтрүүлгийн цаг ерөөхдөө дуусчих шиг байна. Уламжлалсан хоёр асуулт байдаг. Нэг нь болохоор чиний яг цэвэр бизнес гэдэг утгаараа гаргаж ирсэн нэг том алдаач юу вэ? Өмнө нь гаргаж ирсэн. Хоёр дахь нь одоо үзэж байгаа ямар нэгэн зүйлийг эхлэегээд юусоо эхэлж чадахгүй байгаа хүнд зориулаад нэг энтерпренeur зөвлөгөө өгөөч. Алдаа гэх юм бол ер нь айгүй их алдчихсан. Зөндөө алдчихсан. Гэхдээ энэ алдсан болгоно харин надад айгүй их туршлага болоод ирсэн юм санагдаад байгаа одоо. Тэгээд би бас нэг ном уншижсэн одоо нэрийг санахгүй. Тэрэн дээр хүртэл чи хэдий ч нэ хурдан сайн юм сурыг гэвэл маш богино хугацаанд маш их алдаа хийгээд. Ер нь тэр ч зарчмаар явдаг. Ямар нэг юм толгойд харж агаад за энэ ер нь боломжийн байна гэх юм бол түргэн хугацаанд эхлүүлээд болохгүй нь эхний нэг сардаа ч юм 2 сардаа мэдхийг гэх юм л. Ч болохгүй юмыг цааш нь нэг сонжруулаад авахгүйгээр газ алдаагаа хийгээл эн чинь ийм байна, тэр чинь тийм байна гэж байна. Тэгэхээр нэг хоёр дахь асуултан дээр байсан шүү дээ. Юмаа эхлэе гэж байгаа бол яах вэ гэдэг дээр бол би бол зөвхөн л эхэл гэж хэлмээр. Өөрөөсөө л эхэл өөр. Нэг бодоод ялтгүй. Бодоод ялтгүй. Газ алд тий. Ойлгомжтой. За маш их баярлалаа. За баярлалаа. Та манай нэвтрүүлгийг үзснээр таач бас өөрийн бизнесийн гараагаа зориглон эхлэн гэж бид найдаж байна.